Монцам агентлаг мэдээлж байна. Экспортын чиглэлтэй үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс ажилсаг төв үйлдвэр технологийн паркийг 2017 онд ашиглалтад оруулжээ. Ажилсаг төвд оёлын 7, гутлын 1, талах, нарийн боовны 5, бууцны 2, тарганы 1, чихэрний 1, хэрцэн гурилны 1, нийт 19 цэх үйлдвэрлэл эрхлэгчид байрлан үйл ажиллагаа явуулж 80 гаруй эрхэн байнгын ажлын байртай болоод байгаа юм. Манай байгууллага үүсгэн байгуулагдсан цагаас хойш одоо ард иргэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нараа үйлдвэрлсэн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, таниулах, зах зээл нээж өгөх одоо Улаанбаатар хотод томоохон супермаркетуудад нийлүүлэх ийм олон ажлуудыг зохион байгуулад бас ажиллаж байна. Манайх ажилсаг төвдөр 2018 оны 7 сараас эхэлж орсон. Тэрнээс хойш ингээд үйл ажиллагаа бол ер нь жигэд явж байгаа. Ямар ч гэсэн аймгийнхаа дэлгүүрүүдийг болон сумуудаа ингээд одоо өшөө цааш нь хот тэгэл аймагуудын хооронд ч гэсэн одоо боломжтой болтол тэлээ ажлын гэсэн л үүднээс яа хамгийн гол нь бид нар чинь бас нэг ажил үйлчлэгээ явуулахад хамгийн гол нь чанарыг их эрхэмлдэг.